хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун инэрэнгүй бидний Бурхан Аав минь, Бурханаас холдон явж гэм нүгэл дунд байсан биднийг хором үйлсээр Бурхантай дайсан байсан хэдий ч биднийг өрөвдсөн тэр агуу хайраараа бид Бурханыг мэдэхгүй байхад эзэн Есүс бидний авах ёстой хараал ба шүүлтийг өмнөөс минь авч эзний үхэж урсгасан тэр үнэт цусаар бидний нүглийг мөнхөд угаан дахин шүүлт ба хараалыг авахгүй болгож ямар ч хийсэн авьяагүй байхад аварж өгсөн Бурхны хүү болгож мөнхийн Бурхны хаанчлалд орох алдарт найдварыг бидэнд өгсөн тэр агуу нэгүсэл талархаж байна. Энэ цагт эзний үнэт цусаар золигдсон аврагдсан бид нар эзний өмнө хамтдаа цуглан эзний агуу хайр нэгүслийг магтан дуулан эзний үгнээс суралцаж эзэнтэй хамт байдаг ариун сүрэх дотор нөхөрлөж байгаа талархаж байна. Энэ цагт эзэн та бидний дунд хамт байгаа гэдэгт итгэж байна. Бидний хүн нэгүр бүрийг сахин хамгаалан энерлийн мотороор зууран барьж бидний сул дорой бид нар одоо хүртэл Бурхны үгэнд дуулгүй байхад эзэн та нэгүслээ бидэнд буулган эзний үг болон ариун сүнсний хүчээр биднийг зууран барьж бидний үлдсэн амьдрал Бурхан таны өмнө зохистойгоор амьдарч Бурхны алдрын төлөө амьдран Бурхны үг болон ариун сүнсний хүчээр бидний өдрөөс өдөрт шинжилж өгөөрэй. Улс даяар байгаа дэлхийн бүхий л чуулганууд маань Хэзүү зовлон тунд сайн мэдээг тараан итгэлэн сахиж байгаа бүхий л ахын дүүс нарыг нэг бүрчлэн та харж хандан зохистой нэгүслэр дүүргэн ямар зовлон донд байхдаа уналгүйгээр зоригтойгоор эзний сайн мэдээг тарааж төгсгөлд эзний сайн мэдээг сонсон аврагдах ажлыг таагуугаар явуулаарай. Энэ ертөнц өдрөөс өдөрт гим нүглээр дүүрэн дамбраагүй болсоор байна. Бид нэр өөрсдийн хүчээр энэ ертөнцийг ялах аргагүй эзний хүслийн дагуу амьдрах боломжгүй лээ. Эзэн та өөрийн хүчрхэн мотороор зууран барьж Бурхан таны өмнө ямар жижиг зүйлгээр амьдрахад үг болон ариун сүнсний хүчээр биднийг илүү их зууран бариа гэж гуйж байна. Хэрэгтэй цагт нь бидэнд хэрэгтэй нэгүслийг үгийг өгдөг. Ариун сүнсний хүчээр тусалдаг эзэн минь. Энэ цагт ч эзэн та бидэнд харуулахыг хүссэн эзний хүсэл болон үгийг бидний хийх ёстой ажлыг маань зааж өгөөрэй. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дуулж өгнө.
За, Библиэс харцгаая. 1-р Коринт 1-ийг харъя. 1-р Коринт 1. Нэгдүгээр Коринт 1-ийн 8, 9. Тандас уншия. 1-р Коринт 1-ийн 8-аас. Тэр та нарыг эзэн Есүс Христийн маань өдөр гимзэмгүй байлгахаар төгсгөл хүртэл батжуулна. Өөрийнхөө бидний эзэн Есүс Христийн маань нөхөрлөлд та нарыг дуудсан Бурхан итгэмжит юм. За, энэ хүртэл байна. За, бүгдээрээ эзний өдрийн өглөө эзэн дотор оршдог амьдрал гэдэг сэдвээр үргэлжлүүлэн Библийн үгнээс суралцж байгаа. Иохан 15:3 дээр миний та нарт хэлсэн үгээ та нар хэдийн цэвэр болжээ. Миний дотор оршигтун биш та нарын дотор оршноо. Эзэн бидний өмнөөс бидний авах ёстой хараал ба шүүлтийг аваад өгсөн байна. Урс усан тэр цусаараа бидний нүглийг мөнхөд угааж цэвэрхэн болгож өгсөн. Тэр нэгүслийн сайн мэдээг бид нар ухаарад бидний сүнс цэвэр болсон. За, тиймээс миний хэлсэн үгээр та нар хэдийнэ цэвэр болжээ. Миний дотор оршигтун. Тэгэхээр эзний сайн мэдээ нэгүслийг бид нар сонсоод сүнс нь аврагдсан хүн тандан хэлж байгаа. Хэдийн цэвэр болжээ. Миний дотор оршигтун. Би ч та нарын дотор оршноо. Тэгэхээр аврагдсан хүнд эзний өгсөн анхны тушаалал миний дотор оршигтун юм. Тэгвэл би ч та нарын дотор оршноо. Оршин гэдэг үг маань нэгдмэл байна гэсэн үг. Эзэн миний дотор, би эзэн дотор, эзэн надтай хамт нэгдмэл байх. Нэгэн залуу, нэгэн бүсгүй хоёр хурмаа хийгээд энэ хоёр нэг болж байна гэдэг чинь нэгдмэл байгаа гэсэн үг. Аврагдсан хүн эзэнтэй амин мөнхөд одоо бүрэн нэг болсон байна. Тэгэхээр бидний үлдсэн амьдрал маань эзэн дотор оршдог амьдрал, эзэнтэй нэгдмэл болж эзний ам болон удирдлагыг дотор нь амьдраад эзэн дотор орших амьдрал маань юу вэ гэдгийг бид нар Библиэр дамжуулан бүр наривчлан суралцаж эзэн миний дотор байх амьдрал тийм байх хэвээр. Эзэн миний дотор байж эзэн түүний дотор байгаа хүний амьдрал нь үнэхээр баттай байх хэрэгтэй юм. Аврагдаагүй хүн бол мэдээж эзэнтэй ямар ч холбоогүй юм. Эфес 2-р бүлэг дээр харах юм бол та нар аврагдахаас өмнө Христээс гадуур байсан. Амлалтын гэрээнүүдэд харийнх. Тэгээ бид нар аврагдаад Бурхны нэгүсэл дотор, эзний амин дотор, мөнхийн Бурхны амлалт дотор амьдарч байгаа. Энэ газар дээр амьдрах хугацаанд эзэнтэй хамтдаа амьдардаг байх нь. За, тиймээс эзэн дотор орших амьдрал нь юу вэ гэдгийг мэдээд бидний бүхий л амьдрал эзэн дотор оршдог амьдрал байгаа гэдгийг үнэхээр итгэлтэй байх хэрэгтэй. За, би заримдаа хэлдэг. Итгэл бол онол биш ээ. Библи нь биднэрт мэдлэг болгож олон зүйлийг мэдэж аваарай гэсэндээ өгсөн юм биш. Харин үгэнд итгэж тэр үгэн дотор дуулууртайгаар үйлдэн яваасаа гэсэндээ эзэн өгсөн. Тэр энэ үгийг сонсоод үйлддэггүй нь эсвэлдэг чинь төрлөх царайгаа толинд хараад эргэхдээ ямар байснаа даруй мартаг үнтэй адил гэсэн тийм ээ. Та тэгэхээр өөрийнхөө төрхийг Бурхны өмнөх байгаа дүр төрхөө янзлах зүйлээ янзал засаад явах ёстой. Гэтэл маш амархан мартдгаа гэж байгаа. Үгийг сонсох үедээ тий үгийн дагуу амьдрын үг зөв шүү дээ. Үг нь дуулууртай байна гэдэг. Гэтэл зүрх сэтгэлийн шийдвэр нь маш амархан хоромхон хугацааны дараа алга болчиход өөрийнхөө бодлын дагуу өөрийнхөө дур зоргоороо амьдардаг. Энэ бол итгэлийн амьдрал биш юм. За, тиймээс бид нар Библиэс сурахдаа Бурхны үгийг яг тэр чигээр хүлээн авах хэрэгтэй.
үгийг сонсон эсүүлдэгч нь өөрийгөө мэхлэгч, хуурдаг хүн гэж хэлсэн байгаа. Тэгэхээр үгийг сонсоод мартамхай сонсогч ус хэрэгжүүлэгч байя. Тэр үйлсээрээ өрөөгднө гэсэн байгаа. Тэгэхээр дуулууртай байна. Үгэн дуулууртай байна гэдэг чинь аврагдсан итгэгчдэд хэлж байна. Түүний дараа дуулууртай байх үед түүнд дагсан Бурхны дээр зохистой ерөөл нь амлагдсан байдаг. Үүнийг мэдэж үлдээс та нар ерөөлтэй. Ийм үг маш олон гарч байгаа. За тэгингээ үгийг сонссон хэрнээ хийсүүлдэж байна. Өөрийнхөө дур зоргоороо амьдрч байгаа нь Бурхны үгийг нурууныхаа ард хайж Бурхны үгийг үл тоомсорлж байгаа хэрэг. Аав нь хайртай хүүдээ үгээ хэллээ. Тэгэх юм бол заа гэж зогсохгүй. Тэр үгийн дагуу дуулууртай байх хэрэгтэй. Сонсцоход үйлдэхгүй байх юм бол зүрх сэтгэл нь хатуураа зогсохгүй аавыгаа үл тоомсорлж байгаа хэрэг юм. Бид нар Бурхан аавдаа итгээд талархаад аавдаа үйлчилж байгаа. Бурхандаа үйлчилж байгаа. Гэтэл үйлчлэх амьдрал гэдэг чинь юу вэ? Зөвхөн үгээрээ бус бид нар сэтгэлээрээ, амьдралаараа өөрийнхөө амьдрал донд Бурханд үйлчлэх ёстой. Есүс Филиппой 2:6 дээр харах юм бол хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байх гэсэнгүү харин боолын дүрийг авч гисэн байна. Бурхан хүнтэй адилхан болж боолын дүрийг аваад үхэлд загалмай үхэлд хүртэл дуулууртай байсан. Тэгээ биднийг авраа зогсохгүй бүхэл аврагдсан итгэгч нарт үлгэр дуурайлсан байна. Тэгээд Илч Паул хэлэхдээ би Христийг дуурайдаг шиг гэсэн 1-р Коринт 11:1 дээр Илч Паул аврагдсныхаа дараа эзэнд бүрэн дуулууртай байсан байгаа. Үхэх хүртлээ. Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа тэгж хэлсэн байгаа. Бид нар Библийг суралцсангаа эзэн дотор орших амьдрал нь юу вэ гэдгийг мэдэж итгэж түүний дараа бид нар дуулууртай байх ёстой зүйлд нь даруугаар Бурхны үгийн дагуу дуулууртай байх хэрэгтэй. За сая уншсан үгэн дээр харах юм бол 1-р Коринт 1:8 тэр та нарыг эзэн Есүс Христийн маань өдөр гимзэмгүй байлгахаар төгсгөл хүртэл батжуулнаа. Аврагдсан хүмүүст хандан хэлж байна. Коринт чуулганы аврагдсан итгэгч нарт эзэн Есүс Христийн маань өдөр тэгэхээр эзний ирэх өдрийг хэлж байна. Аврагдсан Христ итгэгч нарын эцсийн найдвар бол эзний ирэх өдөр. Эзэн ирэх юм бол бид нар энэ газар дээр итгэлийн амьдрал маань дуусаад түүний дараа эзэнтэй хамт мөнхийн алдар суут дуусаад бид нар орох болно. За тэгээд энэ ертөнцийн авралын түүх зогсоод аврагдаагүй бүхий л хүмүүс энэ ертөнцийн тэр чигтээ Бурхны уур хилэн шүүлтийг авах болно. Бидний эзэн Христийн маань өдөр гэсэн. Тэгэхээр тэр өдөр бидний өмнө нүдний маань өмнө ойрхон ирч гисэн байгаа. Нэг өдөр 1000 жил мэд. Энэ сайн мэдээ бүх ертөнц даяар танхаглагдах хүртэл хүлээж байгаа гэсэн. Бурхан Матай 24 дээр хаан жилийн энэхүү сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэршил болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ Библи маань одоо бүх ертөнц даяар 3600 гаруй хэл дээр орчуулагдсан гэсэн тийм ээ. Тэгэхээр орчуулагдах боломжтой бүх хэл дээр орчуулагдсан байна. Одоо маш хурдан энэ нааш цаашаа ирж очдог болсон байгаа. Зам тээврээр дамжуулагдсан. Бурхны өмнө очиод би сонсоогүй дээ итгээгүй гэж хэлэх ямар ч боломжгүй болох чиний энэ болсон байна. Тэгэхээр энэ үг одоо бидний энэ цаг үед биелэгдэж байгаа юм. За тэгэхээр Үйлс 1:8 дээр харах юм бол сайн мэдээ нь Иерусалим бүх Юудээс хамаар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдана гэсэн байна. Тэгээ манай улс зүүн хязгаар улс тийм ээ. Иерусалимаас эхэлсэн сайн мэдээ Ром, Европ, Америк гэд бүтэн тойроод энэ зүүн зүгийн хязгаарт амьдардаг биднэрт хүртэл жоохон оройтч гисэн сайн мэдээ ирсэн. Тэгэхээр энэ газрын хязгаар хүртэл сайн мэдээ тараагдсан байна. Бид нар энэ төгслийн цаг үед Бурхны нэгүслийг сонсоод аврагдсан гэдэг чинь үнэхээр гайхалтай зүйл. За тиймээс тэр та нарыг эзэн Есүс Христийн маань өдөр эзний ирэх өдөр гимзэмгүй байлгаар төгсгөл хүртэл батжуулнаа. Тэгэхээр аврагдсан байна.
гимжимгүй байлгана гэж хэлсэн байгаа. Тэгэхээр эзнийг ирэх үед аврагдсан итгэгч нар эзний өмнө бүгдээрээ цуглах бах. Тийм ээ? За цуглаад аврагсныхаа дараа үйлцнийхэн дагуу хүмүүд үйлийнхэн дагуу өгнө. Заримыг нь магтан цаашаа, заримыг нь зэмлэх болно. Лук 19 дээр харах юм бол за нэгэн эзэн сурвалжит хүн тийм ээ хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхэд алсын хол орныг зорьсон. Тэр 10 болоод дуудаад хүн болгонд нэг маана өгөөд намайг буцаж ирэтэл эдгээрийг эргэлдүүл гэж хэлсэн байгаа. Матай 25 дээр харах юм бол талантыг өгөнгөө намайг ирэх үтэл үнийг эргэлдүүл гэсэн. За энэ зарцнаар нь нэг мааныг авсан тэр зарц нь нэг маанага 10 болгож заавал 5 болгосон байгаа. Харин зарим нь алчууранд түүнийг сайтар боож агаад тэгээд газарт булсаа. Тэгээд аваад ирсэн гэв. Тэгэхээр энэ сурвалжит хүн гэдэг нь Есүсийг хэлж байна. Есүс энэ ертөнцийн ирэхдээ дороод өрхөөр ирсэн ч дахин ирэхдээ алдрын эзэн болж ирнэ. Энэ ертөнцид үл тоогцсон бидний аврагч эзэн агуу сүр жавхлан сүр хүчээр дахин гарч ирнэ. Тэгэхээр бүх ертөнцийн хараал ба шүүлтийг ганцаараа хүлээн хүүрч дахин ирэхдээ Бурхны алдар суут сүр хүч дотор ирнэ. За тэр өдөр үнэхээр ойрхон болсон байгаа. Бид нар амьдтай эзэнтэй уулзах боломжтой амьдарч байгаа гэж хэлсэн ч зүрхөөрг болсон байна. Гэхдээ за тэр хаан суудалд ирэх нэгэн за тэр зарцнараа дуудаж байгаад яаж эргэлдүүлсэн бэ гэдгийг нь тооцно гэсэн байна. Бид нар аврагдаад эзнийг ирэх өдөр л бид нар дуудлагатай байх ёстой нэг асуудал байгаа. Эзэн ирэхэд аврагдсан хүн тэр үеэс яаж амьдэрсэн бэ гэдгийг нь тооцлоо гэсэн байна. Тэгэхээр эзнийг ирэх өдрийг бид нар түүнийг хүлээгээд баярлаад байж явах ш бэлдэх хэрэгтэй юм. Тэгэхээр нэг маанаг 10 маана болсон. Сайн байна, сайн зарц минь. Чи маш бага юмд итгэмжтэй байсан. 10 хот захирах хэрэг мэдлэлтэй боллоо. Тийм ээ? 10 хотын эзэн болж гин гэсэн үг. Тэгэхээр 1000 жилийн хаанчлалын үед ч тийм байх боломжтой. Энэ нь шагналын том жижигийг хийлж өгөхийн тулд ингэж хэлж өгсөн байгаа. Нэг хүн гэж байгаа. Эзэн минь таны нэг мааны 5 маана болсон. Чи 5 хот захирнаа. Тэгсэн нэг маана авсан нэг хүн эзэн минь хардгай. Би таныг нэг мааныг алчууртаа боогод хавд арчихсан. За тэр жигээр нь аваад ирлээ гэсэн. Би өөртөө мундаг байна уу гэлтгсэн. Тэгсэн өөдгүү залхуу болоо гэж зэмлж хэлж байгаа. Тэгвэл чи мөнгийг минь юунд мөнхүүлэгчд өгсөнгүү вэ? Тэгсэн бол би буцааж ирээд хүүтээ авах байсан. Өөрийгөө тийм ээ хайж өргөдүүлэхгүй аваад ирсэн сайн гэж бодсон боловч өөдгүү бол гэж хэлсэн байна. Залхуурах нь өөрөө хорон муу зүйл. Еремья 48:10 дээр харах юм бол эзний ажлыг хаан хийгч нь хараагдах болтугай. Эзний ажлыг хаан хийгч нь хараагдана гэсэн байна. Их аимшигтай үг байна. Аврагдсан бид нар Бурхны ажлыг хийх ёстой. Нэгдүгээр Коринт 15:48 дээр харах юм бол эзний үйл хэрэгээр үргэлж бэлхэж бай гэсэн. Эзний үйл хэрэгээр үргэлж дуулууртай байх хэрэгтэй. Гэхдээ бүр хичээнгүйлэн бүр хичээх ёстой. Та нарын зүтгэл эзэн дотор хоосон биш юм аа. Эзэн дотор эзний үгийн дагуу амьдрна гэдэг чинь хоосон биш, харин мөнхийн алдар суулж бидэнд төлөгдөх болно. За тиймээс эзэн Есүсийн маань өдөр гимзэмгүй байлгахын тулд батжуулсан. Тэгэхээр магтуулах хэрэгтэй. Бид нар зэмлүүлж болохгүй шүү дээ. Сайн байна. Итгэмжээ сайн зарц минь чи зөө юм итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгалд ор. Гэтэл залхуу олиггүй мө боол. Ийм зэмлэлийг сонсч болохгүй үстэй. Тэгэхээр та нарыг гимзэмгүй байлгахын тулд гэж хэлсэн байгаа. Тэгэхээр биднийг аварсан эзэн маань одоо бид нар сүүлд өөхөх өдөр хүртэл маань би өчигдөр нэг дуудлага авсан.
манай сөүл чуулганд байж байгаад за өөр чуулганд байж байсан манай нэг ахлагч, үйлчлэгч ах байсан. Тэр хүн үнэхээр их хөдөлмөрсөн хүн. Одоо Галилийн цугларалтын байр тэр газрыг барих үед тэр цугларалтын байрыг барихын тулд тэр ахлагч, үйлчлэгч маань надтай хамт тийм ээ. Одоо Коронда гэдэг машинд суугаад л баг 50 гаруй удаа ингээл 50 газар очиж үзсэн байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ эргэн тойронд эндээс өмнөд Солонгосын газар нутагт илүү олон газар чуулган бий болгохын тулд тасралтгүй, амралтгүйгээр явсан. За тэгээд тэр заалыг барих үед хүртэл бүр урд нь гараад л их сайн үйлчилж исэн ах маань өчигдөр өөд болчихсон байлээ. Тэгэхээр өнөөдөр эзний өмнө очисон байгаа. Өнөөдөр үдээс хооштой гэр бүлийнхэнтэй нь очиод уулзалдаад бас нэг мэдлээ гэж бодож байгаа. Тэгэхээр та би төрүүлээд явсан гэдгийг сонсоо жоохон үндэ атаархсан. Христэд итгэж үний өвхөл гэдэг уу гашуутай зүйл биш. Дуулал 116 дээр итгэмжит хүмүүсийн нөхөл эзний мэлмид үнцэнтэй гэж хэлсэн. За мөн Илчлэл 14 дээр харах юм бол одооноос эхлээд эзэн дотор үхэгч үхсэд нь өрөөлтөе гэж гарч байгаа. Тэднийг ажил үйлсэн дагдаг. Тэгэхээр эзний өмнө очих үед хийсэн үйлс маань тэд зүдрэл зүтгэлээсээ салж амраг. Энэ газар дээр зүдэл зүтгэлээсээ дуусгаад харин тэр баяр хөөр алдар суу болон магтаалыг авна. Бидэрт ч тэр өдрөөр нь хинт ч бай тийм ээ. Тэгэхээр Олимпиад оролцож байгаа тэр тамирчин эцсийн барай хүртлээ бүх хүчээр ажиллаг бүх хүртлээ өгдөг шиг бид нэр төгсгөлд эзнийг ирэх өдөр хүртэл энэ ертөнцийн бүгдийг нь хаяад зөвхөн эзний төлөө урд байгаа тэр шагналынхаа төлөө гүйх ёстой. Илч Паул хэлсэн шүү дээ. Тэгэхээр эзэн Есүсийн маань өдөр гимзэмгүй байлгахын тулд нэгээс нь та нарыг магтаал хүртэх хүмүүс болгохын тулд тэгэхээр бидний зөвхөн авраа зогсохгүй харин бүр засч байдаг гэсэн байна. Үр хүүхдтэй болсон хүмүүс хүүхдээ эрүүл сарвал өсгдөг, заад сургадаг. Махбодын хувьд ирвэл зан чанарын хувьд үнэхээр одоо төгс сайн хүн болгохын тулд тэгээд өөрийнхөө хүүхдийг тийм ээ өсгсөн хүн чинь ямар ч ичиг хэмгүүгээр өсөөсөө амьдраасаа гэж хүсдэг шүү дээ. Хүү минь ээ, охин минь ээ гэхдээ үнэхээр одоо бахархалтайгаар хэлэх боломжтой. Тиймээс эзнийг ирэх өдөр одоо зэмлүүлэх биш харин сайшаал магтаал алдар сууг авахын тулд эцсээ хүртэл та нарыг батжуулна гэсэн байгаа шүү дээ. Тэгээ бидний хийж байгаа энэ өдөр болгон хийж байгаа шинжилж байгаа маань эзэн биднийг ингэж хийж өгдөг, тусалж өгдөг. Би баг байхдаа бага ангид байхад усанд оруулах гэхээр би орохгүй гэлээдэг байсан. Одоо хүртэл санагддаг. За тэгэх юм бол нөгөө альчуур ороож байгаа намайг цохино. Тэгэх юм бол ямар ч хөдөлгөөнгүй болдог. За тэрийг харах юм бол эцэг их нь хүүхдийг сайхан өсгөе гэж байгаа. Гэтэл үгэнд ордоггүй, зөрүүдэлдэг тийм хүүхдүүд бий. Би хаавдаа бол саваад болж исэн, зохиулж исэн дурсамж байхгүй, нэг ч байхгүй. Харин ээждээ бол олон удаа зохиулж исэн. За би 5 эгчтэй. Тэгээд 5 охин төрүүлчгээд нэг хүү төрүүлэхээр ямар байх вэ? Бодоод үзтээ. Хүүн ямар ирхэн байх вэ? За тиймээс эгчнэр маань намайг ингээл үүрж дүүрэн амьдэрсэн гэж байгаа. Тэгээ жоохон буруу юм ичх юм бол ингээл хамгаалдаг байсан юм шиг байна. Харин ээж маань тэгдэггүй байсан. Ээж маань тэр саваа ингээ өлгчгэн. Тэгээ өндөрт өлгөх хэрэгтэй. Доор байх юм бол аваа хуглаа ичдэг. Тэгэхээр өндөрт өлгөн. Буруу юм юм бол түүн нүргэнийг хараад саваа руу нэг харна, над руу нэг харна. Ягаад гэхээр за чи ингээд одоо шийтгүүлэх гэж шүү. За тэгээ буруу юм хийчих юм бол тэр үе болгонд нь шийт хийдэг юм биш. Бүгдийг нь суглуулж байгаад нэг удаа тэр саваагаа барина.
Тэгээ дээрээс нь их ой санам цайтай. Чи тэдэнд тэгээ үз, чи ингэж хэлээ үз, чи тэгсэн биз гэдэг. Ингээд шилбрөөс аваад дэг хөдөлж чадахгүй. Тэгэл хуримтлуулж байгаад нэг шийтгдэг. Ягаад гэхээр хайрлаж байгаа юм. Ээж маань намайг ямар их хайрлаж инхрийлсэн байх вэ? Тэгвэл эзэн биднийг хайрладаг учраас л сахилгажуулдаг. Үзэн ядаж өхүүлэхтэй биш. Хайрладаг учраас. Тиймээс бидрийг авраа зогсохгүй эзнийг ирэх өдөр гимзэмгүй байлгах гэж ямар ч алдар суугийн өмнө зогсоход ичих зүйлгүй байлгахын тулд биднийг үргэлж батжуулдаг гэж хэлсэн байгаа. Гүйцэлдүүлдэг. Тэгэхээр эзний хийж байгаа тэр ажлыг бодож үзтээ. Тэрийг ч мэдэхгүй би өөрийн дур зоргоор хийх гэдэг яах вэ? Хилээд сонсдоггүй хүүхдүүд байдаг тийм ээ. Аав ээжийнхээ үгийг сонсдог хүүхдүүд ч байна. Сонсохгүй ч байдаг. Тэгвэл тэр үед юуг бодох ёстой вэ? Бурхны өмнө миний дүр төрх ч гэсэн ийм юм биш байгаа. Миний дүр төрх тийм үү? Эзэн эцэг хүртэл биднийг батжуулдаг. Тэгээ бид нар тэгээд дээр харах юм бол өөрийн хүү бидний эзэн Есүс Христийн нөхөрлөл та нарыг дуудсан Бурхан итгэмжит юм аа. Та нарыг дуудсан гэж. Аврагдсан гэсэн үг. Энэ ертөнц дээрээс дуудсан. Өөрийн хүү бидний эзэн Есүс Христийн нөхөрлөл та нарыг дуудсан Бурхан итгэмжит юм. Бидрийг авраад эзэнтэй нөхөрлүүлдэг. Эзэнтэй нөхөрлөж байна. Аврагдсны дараа харах юм бол итгэлийн амьдрал маань эзэнтэй хамт байгаа нөхөрлөл. Аврагдсан бүхэл итгэгч нар эзэнтэй нөхөрлөлд байдаг. Тэгэхээр энэ ертөнцийн шигсэн тийм ээ. Нийлж амьдардаг нийгэм гэдэг шүү дээ. Яг адилхан нэг тэр хэсгийнхэн тэр хэсгийг хайрладаг, бие бинийгээ хамгаалдаг. Гадаад хүмүүсээс ямар нэгэн хавчлага ирэх юм бол бие бинийгээ хамгаалдаг, тусалдаг, өмгөөлдөг байна. За мөн одоо харах юм бол яг нэг үеийнхэн тийм ээ. Одоо нийгэмдэр ажил дээр харах юм бол за дээрээс нь сургууль дээр гэвэл нэг ангийнхан яг ингээд нэг тэр нэг хоорондоо нийлдэг хэсэг бий. Гэр бүлийнхнэрээ тэрийн сүрэглэн ингээд яг тэр хэсгэрээ гэдэг нэг чухал амьтад төрөл харах юм бол загас харах юм бол янз бүрийн загас байгаа. Том нь байна, жижиг байна. Энэ төрөл төлөөрөө нөхөрлөдөг байгаа. Арслантайгаа. Дээрээс нь одоо сул дорой амьтад нь яг тэр сул дорой амьтадтайгаа, зэрлэг амьтадтайгаа гэдэл нэг төрөл төрлөөрөө нөхөрлөдөг байгаа. Бие биендээ тусалж хамгаалж өгдөг байна. Тэгээ бид нар аврагдахаас өмнө л гэр бүлээрээ нөхөрлөдөг байсан. Дээрээс нь хамаатнуудаараа цус нь уснаас ч өтгөн гэдэг мэдээж тийм. Гэр бүл нэгэн эцэг эхээс нэг цусыг аваад төрсөн хүүхдүүд бие бинийгээ хайрлан, туслана. Энэ бол энгийн зүйл шүү дээ. Гэхдээ аврагдах юм бол энэ цуснаас ч илүү өтгөн юм байна. Ариун сүнс нь цуснаас илүү өтгөн юм. Эзний цусаар аврагдаж ариун сүнсээр нэг болсон тэр сүрэг махбодын нэг гэр бүлээс ч илүү чухал байдаг байна. Тийм шүү. Аврагдаад сайн мэдээгээр ариун сүнсээр нэг болсон, нэг эцэгтэй болсон, ахан дүүс болсон хүмүүс мөнхөд хамтдаа амьдрна. Махбодын тэр цусны холбоо хэдхэн 10 жил биш. Та бүхэн юу гэж бодож байна? Деважинд очих юм бол гэр бүлээрээ ингээд хоорондоо амьдраад байх болов? Үгүй юм. Би бол тэнд гарцаагүй тэнд хүн хоорондын дасан сэтгэл гэдэг юм байхгүй байна. Энэ ертөнцийн ч байдаг. Тэгээ Деважинд бол нэгч байхгүй. Тамд бол байгаа. Лук 16 дээр тэр баян хүн тийм ээ? Би 5 дүүтэй гэдэг. Авраамийн ингэр дээр өвөр дээр байгаа Лазарыг хараад Деважинд очсон байгаа шүү дээ тийм ээ.
Лазарыг манай гэрлүү явуулаад 5 дүүд маань сайн мэдээ тараалгаад энэ зовлон дорчлын газар битгий авчруулаач. Битгий ирүүлээч. Тамд очисон байгаа мөртлөө өөрийнх нь ах дүү нар тэнд тамд ирээд хамтдаа зовлон идэлвэл ямар аимшигтай байх вэ? Тиймээс Лазарыг явуулаад хилж өгөөч гэсэн. Гэтэл Авраам тэдэнд иш үзүүлэгчд байгаа. Иш үзүүлэгчдийг сонсохгүй юм бол үхэгчдээс хин нэгэн амьсан ч тэд үнэмшихгүй үсттэй. Тийм биз дээ? Үхсэн хүн амьлаад "Хөөе, би Деважн ингээ яваад ирлээ. Та нар ч гэсэн заавал аврагдаад тэгээ явъя." Ингээд хэлэх ямар ч шаардлагагүй байна. Библиэлд байгаа иш үзүүлэгч нар, элч нар, за мөн төрүүлээд Бурхны нэгүслийг ухаарсан хүмүүс сайн мэдээ тарааж явахад үхсэн хүн амьлаад сайн мэдээ тарах ямар шаардлагагүй. За энийг харах юм бол там руу явсан хүн өөрийнхөө ах дүү нарыг там руу битгий ирүүлж гэж байгааг харах юм бол өөрийнх нь гэр бүлийнхэн бүгдээрээ тэр зовлон гидлэхгүй гэдгээс айж байна. Энэ хүн орны дасан сэтгэл байх юм шиг байгаа юм. Харин Деважнал тийм дасан сэтгэл байхгүй юм шиг байгаа юм. Деважнал очоод махбодын тэр ойр дотны холбоо гэж байхгүй болно. Зөвхөн ариун сүнсээр авагдсан тэр сүргэл байх юм. Эзэнтэй хамт эзний өмнө итгэлээр амьдарч байгаа тэр бүхий л хүмүүс бие биенийг тань яагаад вэ? Илч Паул Коринт чуулганыханд мөн Тесалоник чуулганыханд эзэн Есүсийг ирэхэд түүний өмнө хэн бидний найдар өсвөр баяр баясгалан эсвэл өргөмжлийн титэн бэ? Тэмээ бие бинийгээ таних юм. Лук 16-гийн 9-дэр харах юм бол шудраг булсын эд хөрөн баялагаар өөрсдөө анд нөхөдтэй болоо. Ингэснээр эд хөрөнгө чинь өгүүрэх цагт энэ ертөнцийн юмгүй болох өдөр нөхөрлж байсан анд нөхдүүд нь тэр шудраг булсын эд хөрөнгөөр өөр хүнийг Деважн түргэх, сайн мэдээ тарах, тийм анд нөхөдтэй болгох хэрэгтэй. Өгүүрэх цагт тэдгээр нь та нарыг мөнхнөд хүлээн авнаа. Деважнд очих үед аврагдсан тэр хөдөлмөрлсөн ахын дүүс нар бие бинийгээ таних болно. Бие бинийгээ халуун дотноор угтан авна. За би гадаадд сайн мэдээ тараахын тулд манай чуулгантай тэр газрууд очиудсан. Америкт, Хавайд, Хонконг хүртэл очиж байсан. За заримдаа ингээ очих юм бол тэр онгоцны буудлын тэр ахын дүүс нар маань олуулаа ирчихсэн хүлээж байдаг. За зарим нь хүүхдүүд бүр ингээл цэцгэн хэлхимж авчраад зүүлэгдэг. Ингээл үнэхээр одоо ингээл баяр хөөртэй угтаж авдаг. Үнэхээр сайхан. Жохон санаа зовморч гэсэн их гоё л доо. Гэхдээ анх очиход хинч хүлээсэн хүнч байхгүй. Ингээд намайг халуун дотноор угтан авч байгаа хүн байхгүй бол ямар их уйтгарл маань ганцаарддаг. Деважнд очивол эзэн биднийг хүлээж авах болно. Дээрээс нь энэ газар дээр аврагдаад итгэлээр амьдрах үед хамтдаа нөхөрлөн бие биенийхээ төлөө зүдэн зүтгэжсэн ахын дүүснэр тэнд ч бие бинийгээ таниад бие бинийгээ угтан авна гэж байгаа. Гарцаагүй тийм байна. За тиймээс энэ газрын бүхий зүйл алгуулах үед бид нар нөхөрлөж байсан, аврагдаад нөхөрлөж байсан тэр бүхий л ахын дүүс нар маань тэр өдөр биднэрт баяр хөөр болон бидрийг угтан авна. Тэгэж хэлсэн учраас одоо аврагдсан хүмүүс ах дүү хоорондын итгэгч нар хоорондын нөхөрлөл бий. Тэр хүн ядууч бай, баянч бай, царай мутаач бай, царайлагч бай. Энэ ертөнцийн дээр ямар нэгэн сайхан албан тушаал байсан ч бай. Тэр ямар ч хамааралгүйгээр аврагдсан гэдэг ганцхан шалтгаанаар бид нар бие бинийгээ хайрлан нөхөрлөдөг. Ахын дүүснэр маань харах юм бол Африк явдаг тийм ээ. Нэг жолдөө хэд удаа явна. Африкт 34 улсад манай чуулганууд их олон болсон. Тэгээ Африкт за ингэж болно хэлж болохгүй бах. Үнэхээр царай нь тасгар. Гэхдээ л үнэхээр үзэсгэлэнтэй. Тэр доторх хүнийг бид нар харж байгаа тийм биз дээ. Тэр царай нүүр нь ямар байсан ч бай, арьс нь ямар байсан ч бай. Махбодын тэр бүхий л зүйлийг нь үл тоон харин аврагдсан гэх тэр ганцхан шалтгаан. За би ч гэсэн Африкийн пасторуудтай ингээл хамтдаа тэврэлдээд л
Үнэхээр эрхэм махан дүүснэр махбодын тэр бүхий нөхцөл байдлыг орхиод нөхөрлөж байгаа юм. Тэгэхээр та нарыг бидний эзэн Есүсийн Христ нөхөрлөл дуудсан гэсэн. Итгэлийн амьдрал бол эзэнтэй хамтдаа нөхөрлөл юм. Fellowship гэдэг тийм ээ. Тэр бол үнэхээр чухал юм. Энэ нөхөрлөлийн амьдрал, итгэлийн амьдрал, аврагдсан хүмүүс Христ итгэгч нар хоорондоо сайн нөхөрлөхгүй байна гэдг нь тэр их сонин зүйл юм. Яагаад тэгдэг юм бол? Яг аврагдсан хүмүүс болов нэг эцэг эхээс төрчихсөн ах, эгч, дүү, авга, нагц гэл хоорондоо болоод идэг штэ нөхөрлөдөг. Хэцүү байх юм бол тусалдаг. Биендээ хэлдэг. Бусад хүмүүсээс нэг ондоо байдаг. Аврагдах юм бол бидний цуснаас ч илүүгээр Есүсийн цус ариун сүнсээр бид нэг болсон. Гэтэл жаахан ялахгүй асуудлаас болоод ахын дүүснэр биендээ гомддог, хоорондоо маргалддаг, хэрэлддэг гэдэл. Иймэрхүү зүйлсүүд байхгүй болох хэрэгтэй. Тийм биз дээ? 1-р Иохан номноос харъя. 1-р Иохан 1-р Иохан 1-ийн 3-4. 1-р Иохан 1-ийн 3-4 байна. Хамт уншия. Бид үдсэн сонссноо та нарт тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэн дээр бид эцэг ба түүний хүү Есүс Христтэй нөхөрлөж байгаа юм. За баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ. За энэ дээр бид үдсэн сонсноо та нарт тунхагласан. 1-р Иоханыг бичсэн хүн бол Есүсийн 12 шавийн нэг элч нарын дундх Иохан тийм ээ. Есүсийн хамгийн хайрладаг, хамгийн залуу шавь нь байсан. Есүс загалмай дээр өөхөх үед түүний махбодын их болох Мариатай хүртэл хамтдаа загалмайн дор хүртэл очсон. Есүсийг өөд болсны дараа түүний их болох Мариаг өөрийнхөө гэртээ байлган амьдарсан байгаа. Удаан хугацааны турш Эфес чуулганд номлогчоор нь байж дараа нь Патм харал дээр очиод тэнд илчил номыг бичсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр илч Иохны бичсэн ном нь Иохан 1, 2, 3 дугаар Иохан илчлэл. За Библийн 5 номыг бичсэн байна. Иохан 1, 2, 3 дугаар Иохан илчлэл. Иохан ном бол Есүс бол Христ юм аа. Түүнд итгэн аврал төрөхийн тулд бичигдсэн гэж байгаа. 1-р Иохан бол аврагдсан хүн түүний нөхөрлөлийн тухай. Нөхөрлөл гэж юу вэ гэдгийг заахын тулд бичсэн. Илчлэл ном бол аврагдсан итгэгч нарын эцсийн мөнхийн найдвар нь юу вэ гэдгийг бичиж өгсөн байна. За тэгэхээр үүнийг бичсэн нь та нартай бас бид нөхөрлөхийн тулд юм аа. Бид үдсэн сонсноо та нарт тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Эзэнтэй хамт амьдрангаа үдсэн сонссон юм байгаа шүү дээ. Түүнийг хэлж байна. Энэ нь та нартай нөхөрлөхийн тулд юм гэсэн. Нөхөрлөл. Аврагдсны дараа нөхөрлөл гэдэг ямар чухал вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Махбодын бүхий л эрх мэдлийг даваад нэг бурхан аавтай нэг ахан дүүс адилхан итгэлийг найдвараа болгосон адилхан амьдралын зорилготой нэгэн ахан дүүс нар ямар эрхэм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс нөхөрлөдөг. Нөхөрлөл гэдэг чинь тийм ээ. Үерхэх гэдэгтэй адилхан. Бид эцэг ба түүний хүү Есүс Христтэй нөхөрлөж байгаа. Бидний нөхөрлөл бол одоо сайн хүнч бай, энэ ертөнцийн үнэхээр онцгой хүн, их мөнгөтэй хүн. Тийм биш. Харин цор ганц эцэг ба түүний хүү Есүс Христтэй. Түүний хүү Есүс Христтэй хамт нөхөрлөх. Ариун нөхөрлөл юм. За энэ ямар чухал үг гэ? Бид үүнийг бичлээ гэсэн байна. Аврагдсан хүн Бурхан аавтай Есүс Христтэй хамт аврагдсан хүмүүстэй нөхөрлөж үерхэж нөхөрлөж байгаа. Энэ чинь бид нар баяр хөөрөө дүүрэн байхын тулд юм аа.
Үнэхээр аврагдсан хүмүүс нөхөрлж явах үед баяр хөөр дүүрэн байдаг. Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд тэд гойд сайн бөгөөд. Тэгэхээр бидний ертөнцийн бас баярлах зүйлсүүд гэж бий, тийм ээ? Зарим хүмүүс нэг сайхан орчин нөхцөл төрөөд тийм сайхан эцэг ихтэй байгаад амар тайван амьдарч эсвэл сайхан их мөнгөтэй баян бусад хүмүүсээс эсвэл арай царайлаг байх юм бол тэрнгээрээ сайхан махбодын хувьд ямар нэгэн сайхан байх тийм нөхцлүүд бий. Гэхдээ аврагдсан итгэгч нар түүнээс ч илүү баяр хөөртэй зүйлс юм. Тэгэхээр ерөөсөө аврагдсан гэдэг энэ ганц зүйл маань үнэхээр хамгийн сайхан баяр хөөр. Мөн аврагдаад зогсохгүй эзэнтэй хамт байдаг ариун сүрэг дотор нөхөрлж байна. Энэ ямар сайхан баяр хөөр вэ? Бүх баяр жаргал нь тэнд байдаг. Баяр баясгалангаа гүйцэд болох гэсэндээ бид үүнийг бичлээ. Хүмүүсээ бид нар баяр хөөр нөхөрлөл дотор байна гэдэг үнэхээр сайхан зүйл юм. Нөхөрлөхөд тань жоохон тэртэй байдаг уу? Одоо нөхөрлж явах үед сэтгэл нүүр газар байдаг хүн. Тэр бол нөхөрлж биш. Махбодын тэр цусан хэлхэнээс ч илүү чухал. Тэнд нөхөрлөж бие биенийгээ хүндэтгэж биендээ тусалж итгэлээр амьдрахад нь тусалж барьж өгдөг. Итгэлийн амьдралыг ганцаараа амьдрах чадахгүй. Тэгэхээр чуулган гэдэг үг Библиэлд их олон гарч байгаа. Чуулган бол ганцаараа байв чуулган болохгүй. Грек хэлээр эклечиа гэдэг гэсэн тийм ээ. Тусгаарлагдсан сүрэг. Аврагдсан энэ ертөнцөөс тусгаарлагдсан байгаа сүрэг. Тэн дотор чуулган байна. Ариун сүрэг юм. Тэгэхээр тэр нөхөрлөл дотор амьдарч байна гэдэг нь бидний итгэлийн амьдрал юм. Эфес 2 дугаар бүлгээс нэг харъя. Эфес 2:19. Хамтдаа уншицгаая. Тэгэхээр та нар цаашид гадныхан болон цагаач хүн бус харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурхны гэр бүлийнхэн юм. Тэгэхээр та нар цаашид аврагдсан итгэгч нарт Илч Паул Эфес чуулганы ахын дүүс нарт хандан хэлсэн энэ цагт одоо бидэнд хэлж байгаа үг юм. Та нар гадныхан бусаа. За гадных гэдэг нь аврагдсан хүмүүсийн дунд аврагдаагүй хүн нь гадны хүн юм. Ямар нэгэн барилгын үүдэн дээр харах юм бол гадны хүн орохыг хориглоно. Яг орох гэж байгаа зогсдог үстэй. Тэгэхээр тэнд холбоогүй хүн энд хамт ажиллаж байгаа хүнээс бусад хүн бол гадны хүн орохыг хориглож байна. Тэгвэл ариун сүрэг дотор гадны хүн байгаа. Аврагдаагүй хүн бол гадны хүн юм. Аврагдахаас өмнө юудэчүүд өөрсдийг бол Бурхны сонгогдсон ард түмэн хариун дэснийг гадныхан гэдэг байсан. Тиймээс Эфес 2 дээр харах юм бол та нар урд нь харийн хуйсаа. Гэтэ одоо бол цаашид гадныхан биш. Аврагдсан юм чинь гадны хүн биш шүү дээ. Мөн цагаач хүмүүс. Зочин биш юм аа. Харин эзэн юм бид нар бүгдээрээ. Цагаач хүмүүс харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд. Бурхны ард түмэн. Мөнхийн деваажинд орох яг адилхан Бурхны иргэд юм аа. Филиппой 3:20 дээр бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа. Бид нэр аврагдсан хүмүүс одоо тэнгэрт иргэн болсон байна. Солонгос төрсэн хүн Солонгосын иргэний эрхтэй төрдөг. За тиймээс гадаадд очиод янз бүрийн хэрвээ хэрэг төвөгт орооцолдвол Солонгос улс төрөөс нь хариуцлагыг хүлээж хамгаалж асуудлыг шийдвэрлэдэг. Яагаад вэ? Солонгосын иргэн учраас. Улс болгоны иргэний эрх гэж бий. Тийм ээ. Америкийн иргэний эрхтэй хүмүүс их өнгөрдөг юм байна лээ. Бид нар бол жинхэнэ Америкийн иргэний эрхтэй. Ямар Америк вэ? Солонгосоор миг үг гэж байна. Ми гэдэг нь үзэсгэлэнтэй гэсэн үг. Солонгос Япон хүмүүс болохоор будаа гэдэг мигээр бичдэг. Одоо будаа шиг эдэн гэдэг байна уу? Будаа их ургадаг болохоор тэгээд байна уу? Тэгээ үзэсгэлэнтэй гэдгийн ми. Тэгэхээр энэ үзэсгэлэн тусал үнэхээр тэр мөнхийн деваажин үзэсгэлэнтэй тэр деваажин тэр улсад
анхлун цэцгэлс дэлгэрчээ. Тэгэхээр амийн ус гол мэд урсаж тийм ээ амийн мод амийн жимсний мод сар болгон дэлгэрнэ. Үзэгсэлэнтэй тэр Деважин бид нэр Бурхны улас түүний иргэний эрхийг одоо авсан байгаа. Бидний иргэний ариал тэнгэрт байгаа тэгсэн биз. Тэгэхээр түүнтэй адилхан иргэн юм. Бид нар энэ газар дээр иргэний эрх маань түрхэн хугацаанд дараа дуусна. Гэтэл Тэнгэрийн улс дахь иргэний эрх маань мөнхөд хамтдаа амьдрах юм. Бурхны иргэн юм. Бурхны гэр бүл гэсэн байгаа. Нэг гэр бүл. Гэр бүл чинь адилхан итгэлтэй, адилхан зоригтой, адилхан найдвартай. Мөнхийн Деважинд очоод бурхантай хамтдаа амьдрна гэдэг нь бидний найдвар. Яг адилхан найдвартай. Бурхны гэр бүлээ. Ингээд нэг болсон юм чинь ямар чухал хүмүүс вэ? Тийм биз дээ. Жохон асуудал гарлаа гээд битгий бие биенийг тогуурхаарай. Бичгийн муудалтаараа. За тэр хаанахаар ч хилээд байгаа юм тийм ээ. За би ямар ч байсан битгий тэгээрээ. Тэгэхээр гэр бүлийнхэн маань за янз бүрийн бие биентэй тоглоом тохуу хийдэг, бие биенийгээ явуулдаг, цаашлуулдаг гэл янз бүрийн зүйл бий. Аврагдсан хүмүүс итгэлээрээ өссөн хүн бай. Сул дорой хүн ч байна. Тэгтэл бүгдээрээ эзнийхээ хайраа бие биенийгээ барьж өгөх ёстой шүү дээ. Жохон буруу юм хийчлээгээл, жохон ах захаа алдсан гэдэл үүсэн ядаад л тэгж болохгүй. Энд чинь хайр биш. Тиймээс бид нар эзэн дотор харийнхан биш ээ. Дээрээс нь цагаач биш. Харин бүгдээрээ адилхан иргэний Тэнгэрийн иргэн юм аа. Деважингийн иргэн. Бурхны гэр бүл. Үүнийг мартахгүй байх хэрэгтэй. Бидний нөхөрлөл гэдэг ямар чухал вэ гэдгийг. За. Тиймээс Эфес 4-ийн 3 дээр сүнсний эмнэглийг яа гэж хэллээ? Хэдэн ч удаа хэлээл уншлаа тийм ээ. Одоо хэлэхгүй байсан ч мэдэх бах. Амар тайвны холбоосон сүнсний эмнэглийг хадгалахыг хижээгтэн. Бид нэр адилхан ам болон адилхан найдвар, адилхан амьдралын зорилго мөн бүхий л зүйл маань нэг болсон. Тийм ээ. Тиймээс ариун сүнсний нэг болгосныг болгосон байна. Нэг болго гэж хэлээгүй. Харин ийм нэглийг хадгалахыг хичээгтэн. Яагаад хичээ гэж хэлсэн байх вэ? Бузар сүнс одоо бидний авралыг бол булааж чадахгүй. Йохан 10:28 дээр харах юм бол би тэдэнд мөнх амийг өгөн тэд хизээч мөхөхгүй. Нэг удаа аврагдсан хүний мөнхөд сүрэхгүй гэсэн байна. Магадгүй буруутах юм бол сахилжуулалт бол байгаа гэдэг сүрэл байхгүй. Бид тэглээгээд буруу юм хийсэн болох юм байна гэж бодож болохгүй зү. Тэгээд тэднийг хинч гараас минь булаахгүй. Аврагдсан хүн эзний мутард байгаа цусаа урсган авсан учраас орхихгүй. Эзэн өмнөөс нь үхэж цусаа урсган үнэтэй хөлсийг төлөн авсан эзний мутард байна. Бузар сүнс булааж чадахгүй. Тэднийг надад өгсөн эзэн минь бүхнээс авуугаа бөгөөд тэднийг хэн ч эцгийн гараас булааж чадахгүй. Есүсийн мутард, аавынхаа мутард. Тэгээ 2 давхар, 3 давхар бүрэн хамгаалагдсан байна. За Солонгос банкны газар доор тэр сейфэнд байгаа эртнэс газар доор тийм ээ ухаж ороод за тэр одоо улсын банкыг ухаад булгаж орж магадгүй юм. Гэхдээ аврагдсан хүний сүнсийг бол булааж чадахгүй бузар сүнс. Гараас минь эсхийн гараас булаагч нэг юм байхгүй гэсэн. Тиймээс сүнс нь бузар сүнс бол булааж чадахгүй. Сүнс аврал бол бүрэн хамгаалагцсан. Зарим хүмүүс дахин төрсөн хүн буруутах юм бол там руу явна. Гэхдээ тийм шиг болооч үгүй. Гэхдээ тэглээгээд дахин төрсөн хүн там явахгүй юм чинь ингээд дор зоргоор амьдарч болох юм байна. Тийм хүн дахин төрсөн үгүйгээ бодох хэрэгтэй. Үнэхээр баттай дахин төрсөн хүн бол сүрхгүй. Сүнсийг нь булааж чадахгүй ч гэлээ. Тэр хүнийг бузар сүнс яах вэ? Ямар ч хэрэгцээгүй хүн болгож чадна. Бурхны өмнө ямар ч хэрэгцээгүй хүн.
Энэ ертөнцийн үнэхээр одоо агуу том үйлсийг бүтээж хүмүүсээр магтаан сайшруулж тэгсэн ч Бурхны өмнө ямар ч хэрэгцээгүй хүн болох боломжтой. Яавал хэрэгцээгүй хүн болох вэ? Нөхөрлөөс олдчих юм бол тийм болно. Хүмүүсээ энэ нөхөрлөл гэдэг ямар чухал зүйл болохыг мэдэх үү? Бидний итгэлийн амьдрал маань нөхөрлөл за одоо үерхэл тийм ээ. Энэ нөхөрлөсөн ч болох үгүй гэсэн зүйл биш. Ерөөсөө яг нэг талдаа байх ёстой. Нөхөрлөлөөсөө холдоод би хичнээн сайхан амьдрна. Зөв зүйлийг хийн. Сайн үйл үйлдэнэ гэж хичээлсэн ч гэлээ. Тэнд Бурханд ямар ч хамааралгүй болчих юм аа. Мэдхүү? Бид нэр нөхөрлөл дотроо итгэл маань амьдардаг. Тэгэхээр нөхөрлөөсөө холдчих юм бол Бурхны хамгаалалт удирдлагыг авч чадахгүй, итгэл маань өсөхгүй, эзний төлөө юу ч хийх боломжгүй. Иохан 15 дээр надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Нөхөрлөөсөө холдоод юу ч хийж чадахгүй юм. Бидний итгэлийн амьдрал тэмээ ерөөсөө л нөхөрлөл доторх амьдрал юм. Нөхөрлөл дотор би итгэл маань өсөж, нөхөрлөл дотор Бурханд үйлчилж, нөхөрлөл дотор ахын дүүснэрээ хайрлаж, нөхөрлөл дотор сайн мэдээг тарааж, авралын ажил явагдаж, энэ нөхөрлөл дотор бүхий зүйл болж байгаа. Нөхөрлөөсөө холдчих юм бол ертөнцийн үгээр хэлэх юм бол зүгээр хоосон байх нь. Юу ч үгүй. Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Зарим хүмүүс энэ ертөнцийн сайн үйлс хийгээд хичээнгүйлэн бизнес хийгээд ингээ бүх зүйл нь болчих юм бол тэрийгээ сайн гэж бодоод байгаа. Гэтэл Бурхан байхгүй бол тэр чинь юу ч биш шүү дээ. Тэр одоо энэ ертөнцийн ямар хүн ямар их байдаг. Тэр нь тийм сайхан гоё зүйл үү? Нөхөрлөөсөө холдоод хийж байгаа нь Бурхныг эсэргүүцэж байгаа зүйл болж болно. Тиймээс ариун сүнс биднэрт Бурхны нэгүслийг ухааруулан авралт хүргэж аврагдсан итгэгч нар ариун сүнсээр нэг болон Христийн бие болсон чуулганыг гүйцэлдүүлдэг. За энд бэлхэм дүүрэн нэгүсэл болон амийг бид нар авч бидний итгэл маань өсдөг. Энэ дотор ганцаараа бол бидний итгэл өсөхгүй. Жохон хүүхэд аав ээжээсээ холдоод өөрийнхөө тэгээ сайн өсч чадахгүй болов. Магадгүй тийм ээ. Одоо асрамжийн газар очдог ч юм уу. Ямар ч жилээсэн их өрөвдөлттэй хүүхэд болно. Тэгээд нөхөрлөөсөө олдчих юм бол сүнсний хувьд өнчин өргөмөл хүүхэд болчих боломжтой. Алдагдана гэсэн үг. Тиймээс нөхөрлөл дотор байгаагаар бидний итгэл өсдөг байна. Бэлхэм дүүрэн нэгүсэл амнаас аваад ариун сүнсний удирдлагыг аваад Бурхны хүүхэд болон зохистойгоор амьдрах боломжтой. Тиймээс сүнсний ийм нэгдлийг хадгалахыг хичээх тун гэдэг нь яагаад хичээх тун гэж хэлсэн бахав? Эден цэцэрлэгт Адамд тийм ээ хүнийг авчирч эден цэцэрлэгийг ачлуулан сахиулахаар тэнд суулгасан. Яагаад сахисан бэ? Гэрээ сайн сахихгүй бол хулгайч орж ирнэ. Улсаа сахихгүй бол дотлох нэгэн байгаа. Яагаад эдэнийг сахих гэж хэлсэн бэ? Юу ч байхгүй тийм ээ. Бузар сүнс эден цэцэрлэгт Адамыг завхруулж энэ ертөнцийг бүрэн завхруулахын тулд довтлох гээд хүлээж байгаа. Гэтэл Адам түүнийг мэдэхгүй сахиж чадаагүй. Бурхны үгэнд дуулуургүй байсан. Эден цэцэрлэгийг алдаж хөөгцсөн. Тэр үеэс ахуулан үнэхээр аимшигтай түүх эхэлсэн байна. Яагаад сүнсний энэ мэдлийг хадгалахыг хичээх тун гэсэн бах вэ? Бузар сүнс биднийг эсэргүүцдэг. Тиймээс ариун сүнсний ийм нэгдлийг хадгалахыг хичээх ёстой. Чуулганаа сахих ёстой юм. Тиймээс ариун сүнс ам болон Христийн хайраар үнний мэдлэг үгэн дотор нэг болсныг сахих гэсэн байна. Филиппой номноос нэг харъя. Филиппой 2. Филиппой 2-ын
Нэгээс 4 хүртэл би уншия. Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл, инэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол адил бодол санаа, адил хайртай байж нэгдмэл сүнс нэг бодол санаагаараа намайг бүрэн баярлуул. Юугч амин санаархал эсвэл ихэрхэг зангаар бүхий, харин даруугаар бие өөрөөсөө дээр гэж үзэж хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус харин бусдын ашиг сонирхлыг хар. Энэ дээр энэ Филиппой чуулган маань үнэхээр үлгэр жишээ чуулган юм. Үйлс 16 дээр харах юм бол Паул Филиппойд очин сайн мэдээ тарааж байгаад баригдан хувцас тайлуулж үе олон удаа ташуурдуулан шоронд хоригдсон өөхөг шахаж байсан. Тэгээ бурхан Паул Силас хоёрыг шоронд байх үед хаалганд түгжээтэй байхад тийм ээ. Тэнгэр элчийг илгээж бүх хаалганы түгжээ мултарч тэр өдөр шорон сахиж байсан шоронгийн хянагчийн гэр бүл аврагдсан. Филиппой чуулган бол тэр бүс бараа зардаг Лудия гэдэг эмэгтэйгээр дамжуулан гэр бүлээр нь дамжуулан Филиппой чуулган бий болсон. Филиппой чуулган бүх насаараа Паулын хойноос сайн мэдээ тарахтан тусалдаг байсан. Филиппой бичих үед Паул Ромын шоронд байсан байгаа. За, гэрийн хорионд байсан байгаа. Гэтэл энэ Филиппой чуулган ахан дүүс нар Паулд байнга тусалж байсан. Эпафродитыг яг л холбоотон цэрэг мэт болгож байгаад за тэгээд эд материалын хувьд ч гэсэн Паулд тэр сураг чимээг дамжуулан тусалдаг байсан байна. Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл, инэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол адил бодол санаа, адилхан бодол санаатай байх ёстой. Илч Паул Филиппой чуулганыханд тайвшрал, нөхөрлөл, инэрэнгүй болоод өрөвч сэтгэл байна. Гэхдээ адил бодол санаатай байж, адил хайртай бай, нэгдэн сүнстэй бай гэсэн. Тэгэхээр нэгдмэл байх. Юуны төлөө амьдарч байгаа түүнийг амьдралынхаа зорилгыг тодорхой болгох гэсэн байна. Нэг бодол санаагаараа юуг ч амин санаархал эсвэл ихэрхэг зангаар бүхий. Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр Филиппойд их хичээнгүйлэн байдаг хоёр ихч байгаа. Хоорондоо маргалддаг. Үнэхээр би аль нь л одоо хичээнгүйлэн учраас түүнээсээ болоод Филиппой 4 дээр гарч байгаа. Амин санаархал буюу одоо хэрүүл маргаан ихэрхэг зангаар бүхий. Чуулган дотор их сонирн байдаг. Хамтдаа эзнийг хайрлаж эзэнд үйлчлэн сайн мэдээ тарааж байгаа. Ямар ч асуудал байхгүй бах тийм ээ. Гэтэл их сонирн хэрүүл маргаан байгаа юм. Гэхдээ ахнараас илүүтэйгээр эгч нарын дунд ийм зүйл их байдаг. За энэ нь бүр ах нартаа халдварлаад зарим чуулган пастортай дуртай хүн, дургүй хүн гээд хоёр хэсэг хуваагдчихдаг. Энэ бол за мэдээж пасторт нь тэр хариуцлага нь байгаа. Гэхдээ хуваагдаж болохгүй шүү дээ яаж? Христ хуваагдсан гэж юу гэдэг үз? Асуудалтай байгаа хүн, хэцүү байгаа хүн, сул дорой хүн бие бинийгээ зууран барих хэвээр гэтэл шүүгээд үзэн ядаад хуваагдчихвол одоо яа гэдэг юм бол нөхөрлөл болох уу? Сайн мэдээ тараагдах уу? Сул дорой хүмүүс түүнийг нь хараад итгэлээрээ өсөн дэвшиж чадах уу? Гэр бүл дотор аав нь ээжтэнд байнга өдөр болгон хэрэглээд байвал хүүхдүүд нь юу сурах вэ? Тэгж болохгүй. Юуч амин санаархал эсвэл ихэрхэг зангаар бүхий. Амин санаархал ихэрхэг зан. Чуулган дотор байнга л өөрийгөө илүү харуулах гэдэг хүн бай. Илүү харуулж юу хийх гэж байгаа бол? Харин даруугаар гэж хэлсэн тийм ээ. Есүс ямар даруу илээ? Нядлагдахаар хөтлөгдөх хурах шиг, хэрэггчийн өмнө дуурахгүй хон шиг. За үхэр юм уу? Гахааг өөр амьтныг ингээд нядлагдах газар аваачих юм бол мэддэг гэж байгаа юм. Үхэх гэж байгаа гэдгийг мэдээд үхэхгүй гэдгийг хичээдэг.
шазуур зуудаг гэд. 알면서도 강한 Харин хонь бол мэдсээр хэрнээл чимээгүй. 잡는 장면을 제가 몇 번 봤거든요. За хэдэн удаа хонь ядалж байгааг би харж байсан. 앞다리만 응성하게 Урд хоёр хөлийг ингээд нэг хальт хүлсэн болоод 딱 갖다 놓더니 그 위에 за тэгээд тэр ядлах газар нь тавих юм бол 얹어놓고 칼로 콱 찌르니까 за тэгээд хүзүүрүү нь хутгаар дүрх юм бол ингээд цус нь урсдаг. Тэгээд нүлэмс нь гоожоо тэр хонь ингээд нэг чимээгүйхэн дугаал байж идэг. 도시 안으로 끌려가는 양처럼 Хэрэгагчийн дуурахгүй хонь шиг. 기계로 За ноосыг нь хэрэгэх гэж байна. Тэр багжаар хэрвээ буруу авах юм бол ингээд биеэс нь цусаар нь шархлуулна. 그래서 Тэгтэл хүртэл дугаал байдаг, зүгээр л байж байдаг. 그때 탁 놓으면 그때가 탁 За тэгэл бүх хүсийг хуссны дараа тавьчих юм бол гүүгээд яваад 그런 өгдөг. 짐승이 또 있어. Өөр юм амтан байдаг болов байхгүй. 양은 예수 Хонь бол Есүсийг тайлбарлахын тулд тийм ээ хоньыг тэгж бүтээсэн юм шиг байгаа юм. 그래서 За тиймээс 그게 энэ дүлгөөн бөгөө даруй юм. Би зүрх сэтгэлдээ дүлгөөн бөгөө даруй. 하나님의 뜻을 행하는 거. 겸손히 дүлгөөхнөр 자기를 낮추는 거. Бурхны хүсэлд өөрийгөө өгж байна. 고난을 받든지 어려움을 Зовлон эдэлсэн ч бай, хэсэг зүйл тохиолдсон ч бай. Эзэн өөрт нь өгсөн гэдэг байсүр гэж бодоод 겸손한 마음으로 даруй 각각 сэтгэлээр 자기보다 남을 낮게 여기고 өөрсдийгөө би биенээсээ дээр гэж 낮게 үз. 여기는 게 아니라 낮게 여기고 Тийм ээ? Доор биш харин дээр гэж үзэх ёстой. 다른 사람을 높이 Өөрийгөө доорд болгоод бусдыг нь өндөрт. 교회 안에서 높여 Чуулган дотор өндөр болох гэж хичээх юм бол дээр болох гэж хичээвэл 마귀가 꺼내 бузар сүнс тэнд ажиллана. Бузар сүнс бардан байдлыг өгдөг шүү дээ. 교회에서 무슨 Чуулган дотор ямар нэгэн үүрэг албыг өгчих юм бол тэр чинь үүрэг алба 어떤 사람은 цол хэрэгэн биш ээ. 뭐 Зарим хүмүүс 안 주면은요 үүрэг алба өгсөнгүү гэх юм бол бусад хүмүүсийг харчаад надтай адилхан байхад надад өгөхгүй ягаад тэрэнд өгч үү? 문제가 생기가 За ингээл асуудал үүсээд 교회를 떠나는 чуулганаасаа явдаг хүмүүс бий. Эн чинь ямар итгэл байх вэ? 예? 이 교회에서 Чуулган дотор ямар нэгэн үүрэг алба өгж байгаа чинь 열심히 чинь хичээнгүйлэн хөдлөн мөрлөж золиослоорой гэж өгж байгаа. 계급적인 Энд чинь ямар нэгэн зэрэг дэв үү? 다툼이나 허용으로 하지 말고 Минь санаархал ихэрхэг зангаар бүү хий гэсэн. 허용으로 하면 안 돼요. Тийм ээ? Хэрүүл маргаанаар хийж болохгүй ээ. 하긴 하는데 Ямар нэгэн 자기를 хин нэгэн хүн ингээд юм хийхээр өөрийгөө харуулъя гэдэг. 다툼과 허용으로 하는 거. Эн чинь амин санаархал ихэрхэг зангаар хийж байна. 오직 겸손한 Тэгэж болохгүй. Даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус харин бусдын ашиг сонирхлыг хар. Баярыг минь гүйцээ гэсэн. 자기를 잘 돌아봐야 Өөрийгөө сайн харах хэрэгтэй. 그리고 남의 일을 돌아보는 Өөрийнхөө ашиг сонирхлыг 약한 사람, харж 어려운 사람 бусдынхыг ч гэсэн харах хэрэгтэй. Сул дорой нэгэнд нь туслах хэрэгтэй гэсэн үг. За тиймээс Эфес 4:13 дээр харахад 하나님의 아들 бид бүхэн итгэл ба Бурхны хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл рүү төлөвшсөн хүн болтлоо. Христийн дүүрэн чанарын хэмжээнд хүртлээ ингэх ажээ. Итгэл ба Бурхны хүүг мэдэх мэдлэг 믿는다는 것은 нэг болно. Төлөвшсөн хүн болно. 점점 온전히 Христийн бие дотор чуулганд баг багаар нэг болж байдаг, гүйцэлдэж байдаг. Төлөвшсөн хүн болтлоо Христийн дүүрэн чанарын хэмжээнд хүртлээ чуулган өсөхийг хэлж байна. За тиймээс 교회가 чуулган 성장하게 бүрэн төгс 교회가 성장하는 чуулган өсөхийг хэлж байгаа. 교회가 성장 Чуулган өсөх юм бол 하나님 Бурхны төлөө, сайн мэдээний төлөө илүү агуу зүйлийг хийх боломжтой. 교회가요. За манай чуулган маань анханд 제가 би одоогоос 43 жилийн өмнө 이제 문제 анх байсан тэр газраас гараад 교회가 잘못돼서 тэр чуулган буруутсан байгаа. Тэгээд гараад тэр чуулганаас бүрэн салаад 교회를 чуулганыг шинээр эхэлсэн байгаа. 1983 оны эхээр Помбе гэдэг газраас эхэлсэн байна. 그런데 За гэтэл 서울 ганцхан сөөвүүдгээ зогсохгүй улс даяар байгаа манай шинээр эхэлсэн чуулганууд байсан. Ямар нэгэн 보이면은요. цуглаан болон гэхээр үнэхээр цээж давчиддаг. Орилж хашгирдаг. 애들끼리 뭐 Хүүхдүүдийг л цуглуудад тавьчвал бөөн л зодон болдог үз. 신앙이 성장 Итгэлээр өссөн хүмүүс бол тэмцэлддэггүй. 어떤 일이 있어도 Ямар ч зүйл болж исэн чимээгүй залбираад байж идэг. 그래서 Тиймээс ямар нэгэн хурал хийнэ гэхээр л үнэхээр айдаг. 차고 막 소리 Илүү би илүүг адил бусдаа ойлж хашгирдаг. Гэтэл одоо ямар байна? 전국에 Одоо манайх улс даяар ямар нэгэн
нэгдсэн цугларалт хийн. 임원들만 Зөвхөн сөөвөл төвсөн гэтэл үйлчлэлийн гишүүд 400-аас 500 хүн байна. Олуулаа байгаа. Тэгээ сард нэг удаа үйлчлэлийн багийнхан маань сургалтын танхимдаа цугладаг шүү дээ. Чимээгүй юу ч ямар ч асуудал үүсдэггүй. Ямар нэг юм хийгээвэл бүгдээрээ хамтдаа нэгдмэл байдаг. 우리 서울과 Одоо ганцхан манай сөөвөл гэж зогсохгүй. Улс даяараа бүхэл чуулган тэгж өссөн байна. Чуулган өсөх юм бол хэрүүл маргаан байдаггүй. Эзний төлөө юу хийгээвэл яэслэг. Шууд л дагдаг байгаа. Бид нэр дэлхийд 82 улсад сайн мэдээ тарааж байна. Бараг л бүгд ядуу улсууд шүү дээ. Тэр ядуу учраас бид нар бүх тэр сайн мэдээнд хэрэгцээ тэ эд материалаар туслах хэрэгтэй явуулах хэрэгтэй. бид нэр энэ зарлагыг бодвол сайн мэдээ тарагчийг явуулж чадахгүй. Нэг сайн мэдээ тарагчийг явуулахад хичнээн мөнгө ордог бол та бүхэн мэдвэл үнэхээр гайхна. Гэхдээ бид нар мэдээж дотоодын сайн мэдээ чухалч гэлээ. Дэлхийн сайн мэдээг бүр зорилгоо болгосон. Ямар ч асуудал ерөөсөө үүсэхгүй хий гэвэл яэсэл гэдэг. Өмнө нь нэг хүн Солонгост сайн мэдээ тарахад хэцүү байхад завгүй байхад юу дэлхийн сайн мэдээ вэ гэдэг байсан. Цугларалтын газрыг тэгж их мөнгө зарлагдаж заавал барих ёстой юм уу гэдэг. Тим хүмүүс байсан. Тэгээ яваад өгсөн баг. Үнэхээр тухгүй тийм хүн байсан. Манай цугларалтын газар нэг жилдээ тэнд хаврын семинар, намрын семинар, зуны семинар. Тэгээд 7 ээлжээр удаа нэг удаагийнх нь 11,000 орчим хүн цуглаж байна. Энэ жил бүр 8 ээлжээр хийсэн. Дээрээс нь намрын семинар, өвлийн цугларалт. Байнга л тэр цугларалтын газраа хэрэгжилж байна. Чуулганы сургуулийн багш нарын цугларалт, номлогч нарын цугларалт гэл янз бүрийн цугларалт та. Тэгэхээр энэ цугларалтын газар ямар эрхэм үнэтэйгээ бид тэнд одоо маш их хэмжээний барилгын ажил явагдаж байна. Ягаад гэхээр байр нь дутмаг байгаад байна. Би хэд удаа асуусан. Энэ байрыг барихад хэр их мөнгө орох болоо? Гэтэл 60 тэрбумаас дээш гэсэн. Тэгээ одоо хийж байгаа. Одоо яагаад энэ их хэмжээний мөнгийг хэрглэж байгаа юм бэ гэж байгаа нэг ч хүн байхгүй. Яагаад гэвэл цугларалтын газар цуглал гэдэг бүгдээрээ мэддэг болсон. Цугларалтын газраар аврагдж байгаа хүмүүс үнэхээр олон байдаг. Тэгэхээр бид нэр итгэлэн өссөн хүн үнэхээр үгийг дааж байгаа урд нь гараад чуулганы өмнө гараад ийм зүйл хийя гэх юм бол бүгдээрээ шууд за яэсэл гэдэг нөөп байхгүй. Чимээгүй байдаг. Тэгээ бид нэр мөнгөний тухай тийм ээ өрөг гэл өрөглийг чухалчлан тийм сургаал сонсч ийсэн үү? Хийдэггүй шүү дээ, ордоггүй. Яг хөө нэг жилийн эхэнд л 11 тийм ээ шинээр тогтоогоод дэлхийн сайн мэдээ за ийм хуримтлал гэж ярьдаг. Тэгээ жилдээ эн чинь нэг тоотой хэдхэн удаа сургуулийн өргөлийн тухай сургаал орохдоо муу юм бол биш гэхдээ ордоггүй. Өөрсдөө мэдээд хийдэг байгаа юм. Итгэлэн өссөн хүн хийгээд хийдэггүй. Өөрөө хийх ёстой юм мэдээд бүх сэтгэл, бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа эзний төлөө хичээнгүйлэн хийдэг байна. Манай чуулган үнэхээр итгэлээр өссөн гэдгийг нотлохоо юм. Манайх дэлхийн 82 орнд сайн мэдээ тарааж 1190 гаруй. За би тоог нь байнга мартчихад байдаг. Үнэхээр олон бай. Одоо манайх шиг ингэж галз цогтой сайн мэдээ тарааж байгаа өөр сүм гэж байхгүй. Бурхан төгсгөлийн цаг үед энэ дэлхийн сайн мэдээг манад даатгсан гэж бодоод бид нар байгаа бүх хүчээр ажиллаад тэнд үнэхээр хариуцлагатайгаар сайн мэдээг тараа гэж хичээж байгаа. Тиймээс үнэхээр хэцүү байгаа, ядуу зүдүү байгаа чуулганы газар байх хэрэгтэй, семинарын газар байх ёстой гэл. Дээрээс нь сайн мэдээний зарлага, тэр сайн мэдээ тарагч нарын гэр бүл, хүүхдүүд гэл. Тэгээ Солонгос маань хойноос нь тэр бүхний арыг нь даагаад явж байна. Үүний төлөө түнд асуудал үүсгдэг хүн гэж ерөөсөө байхгүй. Энэ бол зүгээр энгийн зүйл байгаа юм. Тиймээс сүнсний эвнэгдлийг хадгалахыг хичээх юм бол тэр дотор бидний итгэл өдрөөс өдөрт өсөж Бурхан алдарсууг авч
우리가 하나님의 영광을 위해서 살게 Бид нар Бурхны алдрын төлөө амьдарч, 하나님의 능력이 우리 Бурхны хүч чадал бидний дунд ажиллаж олон сүнснүүд аврагдах тэр төв ажил бий болох болно. Одоо тэгээд явж байгаа. 지금 이 성교회들 Одоо сөөвөл чуулган маань энд чуулганы байр 다 건축하고 입당식 баригдаад тэгээд нээлтийн ёслолоо хийсэн. 교회 하나씩 차리고 Гэтэл жилд нэг жилд нэг чуулганыг гаргасан байгаа. 20 жилийн турш 20 чуулганыг гаргасан. 누가 그래요? 손자 Тийм ээ? 손자 뭐 Нэг хүн дэгжүүлээ манай одоо ач чуулганы ач чуулган гэдэл. Ачийн ач зээгийн зээ гэдээ ирж илээ. 군대는 다 자립하고 이번에 영등포 교회 하나 Тэгээд 자립해. одоо энэ жил бас Ёндун гэдэг газарт манай нэг чуулган гарсан байна. 차 없는 사람 두 분. За тэгээд машингүй унаагүй хүмүүс маань ирж очиод хэцүү байна гэд тийшээ ойролцоо чуулган гаргая гэд. Хийх үү, гарах уу байх уу гэж хагаад. Ер нь бол хийх ёстой байна гэж бүсийн ахлагч нартайгаа нөхөрлсөн. 해야 될 것 같은데 왜요? Одоо эзний өдөр битүү дүүрчихсэн байна шүү дээ. 우리가 Бидний итгэл ба Бурхны хүүг мэдэх мэдлэгээрээ нэгд болж төлөвшсөн хүн болтлоо. 하나님이 그 가운데 Бурхны дунд байж бидний итгэл үнэхээр өсөж байгаа учраас итгэл маань 우리 통해서 역사하시는 거예요. Бурхан биднэр дамжуулан ажиллаа явуулж байгаа. 우리는 그런 확신을 가지고 Иохан 17-оос нэг харъя. 17장을 봅시다. Иохан 17-гийн 17장 21-ээс 21절 21-ээс 23 хүртэл байна. 23절까지 Иохан 17-гийн 요한복음 21-ээс 23 хүртэл 21절부터 23절 би уншия. Энэ нь 읽겠습니다. эцэг та 아버지께서 내 안에 миний дотор би 내가 아버지 안에 таны дотор байгаатай адил тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд бидний дотор байж та намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд надад өгсөн сүр жавхлан тань бид тэдэнд өгсөн билээ. 곧 내가 Би тэдний дотор та миний дотор ингэснээр тэд бүрэн төгс нэг болж та намайг 하나가 되게 илгээсэн намайг хайрласны адилаар тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно. 세상으로 알게 함으로 알게 하려 함이로. За, энэ дээр 자, 여기에요. Есүс загалмай дээр үхэхийн өмнөх шөнөө 마지막 그 их уртаар залбирсан тэр залбирал юм аа. 긴 기도 내용입니다. Гетсеманы цэцэрлэгт хамгийн сүүлийн залбирал. Тэр дунд эцэг та миний дотор би таны дотор байгаатай адил тэд ч 저희도 зөвхөн шавнарайлаа зогсоогүй аврагдсан итгэгч нарыг ч гэсэн хэлсэн. 위해서 기도합니다. Тэд бүгд нэг байхын тулд 우리 안에 있게 하사. энд нэг болооч бидний дотор байна гэдэг үг байн гарч байгаа. Эзэн дотор нэг болох. Эзэн дотор байна гэдэг ямар чухал байх вэ? Та намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. Аврагдсан итгэгч нар эзэн дотор нэг болох үед энэ ертөнцийн хүмүүс сайн мэдээ тараагдаж ертөнцийн хүмүүс түүнийг хараад Бурхан тэр дунд ажилдаг гэдэгт итгэх болно гэсэн. Та намайг илгээсэн гэдэгт ертөнцийг илүүлэхийн тулд билээ. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд таны сүр жавхланг би тэдэнд өгсөн. Надад өгсөн сүр жавхланг Бурхны сүр жавхланг тийм үү? Тэр сүр жавхланг аврагдсан хүмүүст өгсөн байна. Есүс өгсөн сүр жавхланг бидэнд ч өгсөн. Ром 8-ийн 17-аас 18 дээр харах юм бол бид хүүхдүүд нь юм бол өв залгамжлагчд нь ч бас мөн. Тэгэхээр өв залгамжлагч, өвлөн авагч бид нэр мөнхийн Бурхны өв залгамжлагч, Христтэй хамт өв залгамжлагч. Христтэй хамт алдаршуулгадахын тулд бид түүнтэй хамт зовдог. Мөнхийн дэважинг өв залгамжлаа зогсохгүй Христтэй хамт алдрыг авнаа. Тэнгэр ижил алдрыг авч чадахгүй тийм ээ. Тэнгэр ижил хүүн ч болох боломжгүй, сүл бүсгүнж болох боломжгүй. Тэр алдар Христтэй хамт алдаршуулгадахын тулд бид түүнтэй хамт зовдог. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. Бид нар нэг болоод эзний сайн мэдээг тарааж түүний зэрэгцээ Есүс бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд надад өгсөн сүр жавхланг танд би тэдэнд өгсөн билээ. Адилхан ам адилхан найдвар адил Бурхны алдрыг өгөөч гэсэн байна. Тэдний нэг байлгахын тулд юм аа.
Би тэдний дотор, та миний дотор 아버지께 대한 ингэснээр тэд бүрэн төгс нэг болж 온전함을 이루어 төгс болно. Чуулган бий болохыг хэлж байна. Нэг болж та намайг илгээсэн, намайг хайрлсны адилаар тэднийг хайрлсныг ертөнц мэдэх болно. Эцэг намайг илгээж, эцэг намайг хайрладгийг энэ ертөнцид мэдүүлж өгөөч. Бидний нэг болгоод энэ ертөнц мэднэ гэдэг чинь сайн мэдээ тараагдана гэсэн үг. Бид нар Бурхны хайр ба нэгүслийг үгийг сайн ариун сүнсээр нэг болох үед эзэн бидний дунд байж ажиллаа явуулна. Тэгэх юм бол ертөнц түүнийг хараад Бурхны нэгүсэл бүгд итгэх болно гэж. Тиймээс сүнсний энэ нэгдлийг хадгалахыг хичээх тун гэсэн. Энэ үг ямар чухал үг байх вэ? Бидний нөхөрлөл дотроо нэг болох. За би зурагтаар их үзэг дуртай зүйл юу болохыг мэдэн тийм ээ. За би бусдыг нь мэдэхгүй байх. Тэрийг бол та бүхэн сайн мэдж байгаа. Би байнга л хэлдэг штэ. Амтны ертөнц. Бурхны тэр жижигхэн өтөрхөнөөс ахуулаад том аратан амьтад үнэхээр Бурхны бүтээсэн гэдгийг бид нар харах боломжтой. Их ухаалгаар тэр амьтад амьдардаг. За тэнд Танзанд сайн мэдээ тараахаар очиход нөгөө Серенгет гэдэг газар очисон. Үнэхээр хол газар байдаг. Тэнд нөгөө амьтад яг нөгөө зурагтаар гардаг арслан, бар, заан янз бүрийн амьтад бий. За би тэнд үг орохоор яваад тэнд амьтны ертөнц харах юм бол за тэр зэрлэг амьтад тийм ээ. Иргэн тойронд нь аратангууд, арслан, за тэр ирвэс, шилүүс гэл бүгдээрээ тойроод байж идэг. Яагаад вэ? Тэндээс одоо сул дорой нэг нь сүргээс тасрах юм бол авах гээд. Сүрг дотроо байвал довтлодоггүй. За тэгэл хамаагүй тийшээ очих юм бол тэр од сүхрэнд ингээ хатуулаад үхдэг. Арслан хүрдэл үхдэг. Тэр сүрэг дотроо байж их юм бол сул дорой жижигхнийгээ голдоо оруулчихад бүгдээрээ тойроо зогсчихдаг. Тийшээ довтлжаад байдаг. За тэгээд болж өгвөл тэрийг нь тараах гэж оролддог байна. Хэрвээ тараачих юм бол тэнд байгаа сул дорой нэг нь барьж чадна. Сул дорой одоо өнчин доглон гэдэл. Нөхөрлөл дотроо сүрэг дотроо байж ивэл аюулгүй юм. Тэр жижигхэн зулцсан хөвтөл сүрэг дотроо байж ивэл хамгаалагддаг. Тэгэхээр тэрийг харах юм бол бид нар ч гэсэн аврагдсан сул дорой нэгэн нөхөрлөл дотроо байвал эзэн хамгаалнаа. Бузар сүнс бол нөхөрлөөсөө салсан хүнийг л хараад байж байгаа. Яаж хийж байгааг салгахыг хичээдэг. Тиймээс нөхөрлөлдөө бид нар хамгаалагдах ёстой. Сүнсний нэгдлийг хадгалахын тулд хичээх ёстой. Хэрвээ хичээхгүй байх юм бол нөхөрлөл дотроо байхгүй хуваагдчих юм бол Бурхан тэн дотор байх боломжгүй, ажиллах боломжгүй. Бид нар хамгаалагдах боломжгүй болно. Тэгээд бузар сүнс сатаны өмнө бидний итгэл маань унаад тэгээд бид нар буруулах боломжтой юм аа. Тиймээс сүнсний энэ нэгдлийг хадгалах нь үнэхээр чухал юм. За ингээ хэлээд байсан чинь өнөөдөр хэлэх ёстой юм а бүгдийг хэлж чадсангүй. За дараагийн удаа эзэн дотор орших амьдрал нь юу вэ гэдгийг бүр илүү мэдэж сүнсний энэ нэгдлийг хадгалахыг хичээе гэсэн. Үнэхээр чуулган дотор нөхөрлөл дотроо байх аргыг суралцах хэрэгтэй. Залбирая. Энэрэнгүй бидний Бурхан минь, Бурхны тогтоосон энэ төгсгөлийн цагт биднийг төрүүлэн аварч, аврагдсан сүргээр тусгаарлан эзэн энэ дотор ажиллаж бидний итгэлийг сахин хамгаалan бидний итгэлийг өдрөөс өдөрт өсгөж байгаад эзэн та бидний дунд ажиллаа явуулан олон сүнснүүдийг авралд хүргэх авралын ажлаа явуулдаг талархаж байна. Аврагдсан ахын дүүс нар маань үг, хайр, Бурхны хүч чадал дотор нэг болоод бүрэн төгс Бурхны чуулганыг бий болгон эзний ажлыг явуулан олон сүнсийг авралд хүргэх ажлыг та явуулаарай. Бидний дунд сул дорой хэцүү зовлон дотор байгаа нэгнийг та сахин хамгаалan
Нэг ч хүн алдагдахгүй байхад та удирдах өгөөрэй. Бүхий л зүйлийг эзний инэрэнгүй хүчит мотор даатган бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.